Туршилт 1. Энэ туршилтаар хатуу шингэн хийн төлөв турших, бодисуудын шин чанарыг харьцуулан туршиж, бодисын төлөвийн шилжилтийг ажиглана. Сайн байцгаана уу? Бид өнөөдөр бодисын төлөвийн шилжилтийг ажиглах туршилт хийж гүйцэтгэж байна. Туршилтанд хэрэглэгдэх багаж маань болохоор штатив, бэхлүүр, шөрмсөн чулуун тор, спиртэнтийн шүүдэнд 250 мл-ийн шилэн аяга, 100 мл-ийн шилэн аяга, термометр, 3 ширхэг тариур хэрэг болно. Эхлээд урьдчилан бэлтгэсэн мөсөөр дүүргэсэн тариурыг шахаж үзье. Мөс хэлбэрээ хадгалж байгаа эсхийг ажиглаарай. Дараа нь шилэн аягтай уснаас тариураар бага хэмжээний ус оруулан авна. Тариурын үзүүрийг хуруугаараа таглаад шахаж үзье. Усны эзлэгүнд өөрчлөлт орж байна уу? Хамгийн сүүлд нь тариурт агаар саруулан авч үзүүрийг нь хуруугаараа таглаад шахаж үзье. Энэ үед доторх агаарын нэгт өөрчлөгдөж байгаа эсхийг ажиглаарай. Энэхүү туршилтаар бид хатуу, шингэн, хийн төлөвийн ялгааг тодорхой ойлгож авлаа. Хатуу биет нь хэлбэрээ хадгалдаг бөгөөд шахагддаггүй. Шингэн нь өөрийн эзэлж буй савны хэлбэрийг дагдаг боловч шахагдахгүй. Харин хийн тодорхой эзэлхүүнгүй савны хэлбэрийг дагахаас гадна шахагдах боломжтой. Одоо бүгдээрээ бодисын төлөвийн шилжилтийг ажиглах боломжтой туршилт хийж гүйцэтгэе. Шилэн аяганд 4 ширхэг шам мөс хийн. Шилэн аягтай мөсийг шурмасан чулуун тор дээр байрлуулж, температурын өөрчлөлтийг хэмжихийн тулд термометрийн үзүүрийг мөсөнд түргэн байрлуулна. Бодис хатуу төлөвөөс шингэн төлөвт шилжихийг хайлах гэж нэрлэдэг. Үүнийг ажиглахын тулд спиртэнтийн гасааж шилэн аягтай мөсийг зөөлөн халааж эхлэнэ. Хэсэг хугацааны дараа мөс хайлж шилэн аяганд шингэн ус үүснэ. Бодис шингэн төлөвөөс хийн төлөв шилжихийг уурших гэж нэрлэдэг. Мөс бүрэн хайлж, ус болж хувирсны дараа халаалтыг үргэлжлүүлье. Усны яраалт хийн бөмбөлгүүд үүсч эхлэх хүртэл туршилтыг үргэлжлүүлнэ. Хийн бөмбөлөг үүсч эхлэх үед туршилтыг зогсооно. Бид нар бодисын төлөвийн өөрчлөлтийг ажиглах туршилтаар бодис хатуу төлөвөөс шингэн төлөвт шилжихийг хайлах үзэгдэл, бодис шингэн төлөвөөс хийн төлөв шилжих үзэгдлийг буцлах уурших үзэгдэл гэдгийг уг туршилтаар баталгаажлаа.